Нэгд ихний мэдээлэл улсын хурлын чуулган бодлогын хилцүүлэхээр буусан улс төрийн томилгоог дэмжин өнөөдөр хуралдлаа. Үндсэн хуулийн цэсээс маргаан үсгэж ирэх баригч хүчний хагаралын ил тодоолж парламентын ажиллагаа бүрэн саарах шахсан өдрүүдэд улс төрийн гол тоглогчид огцруулах, хамгаалах, албан тушаал тохирох гих гурвалсан шатаар тоглож өнгөрлөө. За үр дүнд нь улс төрийн тогтолцоонд итгэх итгэл дахинд оройдсон төдийгүй улс төрийн соёлын хамгийн эмзэг зэг албан тушаалыг улс төрийн билүүн мэд хуваарлах үзэгдэл өмнөхөөс илүү ил задгай хэлбэрээр өрнөж нотоллоо. Ийхүү шагналаа хүртэж сайдын синтед залрах даалгавар өнгөрсөн 10 дугаар сарын 17-нд өрнсөн ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын үеийн тусгай эртснээр бас эхлэлтэй. Чуулганы танхимд 24 цаг үргэлжилсэн бойкот, хууль бус санал хураалт явуулах гэж байна гэсэн маргаан үргэлжлүүлсэн эрс бүртгэл зэрэг нь парламентын институцийн нэр хүндийг шавартай хутгасан үйлдэлүүд болж дууссан. Тэр үед 112 гишүүний 71 нь ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй нь парламентод ил болсон фракцийн тэмцлийг ганцхан зүйлээр тайлбарлах албан тушаалын дохироо. Намрын чуулганы туршид өрнсөн томилгооноос харвал огцруулах асуудал бүр нэг шин судлын эхлэл болж улс төрийн 8 шатараатай явагдсан нь ил тод харагдана. Тухайлбал хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбартаа эхлүүлсэн ажлаа заавал дуусгах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн их хоёр сайд өнөөдөр салбараас олж тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдаар түүний хуучин синтед улсын хурлын дэгийн тухай хуулийн төслийг гардан барьж гарын үсэг цуглуулж гүйсэн бадам сүрэ очиж өнөөдөр тангаргаар өглөө. Миний өмнө тавьсан хариуцуулсан ажил байгаа. Хийс ажил их байна. Хүр дүнгууд нэлээд хүлээгдэж байгаа зүйл байна. Тэгэхээр урдх ажиллаа хийнэ. Миний хувьд бол зөвийн талд байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хуулийг одоо зөрчихийг болзошгүй гэдэг энэний эсрэг байсан. Тэгээ энэ үднээсээ одоо аймгийн засаг дараагаар 3 удаа сонгогдсон ажил учраас энэ хөдөө ажиллаж исэн, хөдөө орон нутаг төрж өссөн амьдрал мэднэ гэдэг үднээс одоо дэмжсэн бахаа гэж бодож байна. Ийхүү ерөнхий сайдыг унгалгүй хамгаалсан гишүүдийн шагнал нь сайдын синти гэдгийг нотлох өөр нэг томилгоо нь улсын хурлын 40,000 орны даргаа өгч шадар сайд болсон гишүүн Гаавигийн сонголт. Засгаас өргөн барьсан 2026 оны төсвийг тэрээр нүрээрээ хамгаалж батлуулснаас гадна ерөнхий сайд зандан шатрыг огцруулах хэсгийг хилцэх чуулганы уралдаантаа гинт тэрэлгүй сарнсан байдаг. Шадар сайдаар томилогдно гэдэг мэдээллүүд явуулсан л да. Олон нийтийн сүлжээгээр баярлаа. Тэгсэн үү? Баярлаа. Яаж тохирсон зүйл байгаа юу? Одоохондоо тийм байхгүй наа. Яг одоохондоо хэлж мэдэхгүй нахан тийм яриаг болохоор мэдэхгүй байна шүү дээ. Шагналаа хүртэж засгийн газарт орсон сайд нар цаашид бодлогын зорилт хэрэгжүүлэхэд бас өөрийг томилсон бүлэглэлд үйлчлэх эрсдэл өндөртэй. Үүнээс гадна салбарын мэргэжлийн манлайлалыг хангаж чадахгүй цаашлаад салбарын бос хүн томилох нь хэдэн 10 жил үргэлжлэх бодлогын алдаа авчирдгийг улс төрийн бүлэглэлүүд анхаарах шаардлагатай болж байна. Үндсэндээ Монголын улс төр албан тушаал үнэнч байдал бүлэглэлийн тохироо гэсэн гурвалжин дээр тогтож байна. Төр бол хит анхаасаа. Төр хийдэгт анхаас ингэснээрээ төрийн зардал нэмэгдсэн. Авилгуулгаа гарсан гэдэгтээ та санал нэг өгөөгөө удаадараа хэлчих. Одоо өөрөө энэ төрийн данхал бүтцээ хизээ өөрчлөх вэ? Яаж өөрчлөх вэ? Энэ саналаа оруулж ирэх үү? Энэ таны онцгой бүр ерөнхий сайдын. Одоо их хурлын гишүүн бол засгийн газрын бүтц бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хууль санаачлах ирэх байхгүй. Хэрвээ та оруулж ирэхгүй бол иргэдээ би бас уриалмаар байна. Одоо таны санаачилсан дебетишн дээр өргөдөл гаргаж болно. Энэ засгийн газрынхаа бүтц бүрэлдэхүүнийг багасгах, энэ дарга нарын тоог. Нэг бол дарга, нэг бол ядуус гэдэг л боллоо Монгол улс. Монгол улсын хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын уламжлалт тэргүүлэх салбар. Харамсалтай нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас нь ахвал салбарын нэг олон тийшээ тараагаад салгацсан олон удирдлагуудтай болцсон юм билээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь хүрээлэнгийнхээ цэрлэг дуудаад уулзч чадхаа болцсон юм байлээ. Тэгээ иймэрхүү алдаа захирлуудыг цааш бас анхаарч засаарай. Хамгийн гол нь өдийг хүртэл явсан өнгөрсөн жил гаруй хугацааны хөдөө аж ахуйн салбарын энэ зөв зүйтэй бодлогыг үргэлжлүүлээр талбайгаа тойроод биш талбайнаас хойш нь 5 км-ийн радиусныг яваад үзээч. Би өвчтөд ерөнхий сайд руу та энэ сайд дээр хорон эмнэлэг дээр очиж үзүүлээч гэдэг мессеж ütсэн. Арай дэндүү хариг судлага, арай дэндүү хүүтэн сэтгэл гаргачих. Тэгэл нэг 115 ээжлийн сайд болоод байдаг. Чин 2016 оноос давхарцсан тоогоор 115 сайд хийж штэ. Бадан сүрэн сайдыг оруулвал шинэ юм даа гэж оруулвал 116 дахь.
Албан тушаалын төлөө болохоор хоорондоо үзээд идэг. Ажил их болохоор байхгүй. Өнөөдрийн томилгооны цуваа бол маргаашийн төрийн чадамжгүй байдал, нийтийн итгэлийн доройтол, бодлогын амин судасны төвчрөл боллоо. Монголын улс төр бодлогоор биш, ингэж бялуугаар амьдарсаар байх уу? Эсвэл институцийн соёлыг сэргээж, мерит зарчимд шилжих үү гэдэг асуултад бодит хариулт шаардлагатай байна.